Зохиолч Эстинүн, сэвлэгч 8 дугаар хэсэг. Ил гал дээр шарсан арааны шүл сасгарам сайхан махыг зулаагийн бэлдсэн хачиртай хамт амтрахан идэх 3 идрээр тунчиг жаргалтай сууцгах бөгөөд нэг лонх юм суллаа тавьчихсан бас нэгийг дуусгах төхөж байв. Намрын нар уулын цагуур шингэж үчийн бүрийн нөмөрж эхэлсэн ч хүлээхэн салхи сэвэлзэн нам гүмхэн сайхан орой. Зулаа ихэндээ ихэд бишүргсэн ч хал үзэж халуун чулуу долоосон эдэр ирчүүд өөрийг нь өчүүхэнч анзаарахгүй байгаад сая тайвшран архинаас таллан татсаар хөөрхөн халаад ирэв. 3 дахь лонх арх задран аяны хундаг эргэж эхэллээ. Эр хүний жаргал ээзгүй хэрэг гэж. Самдан дуу алдаад за энд байгаа ганц эмэгтэй маань болох зулаагаараа нэг ая бариулъя тэхүү андуудаа гэхэд нөгөө хоёр нь ч алга ташин дэмжив. Туудах гал шад пад асаж төм бөмөн оч усран агаарт дэгдэх нь үнэхээр гойхон харагдана. Эдэнтэй татаж оргисон хатуу сархад дотроос нь төөнөн бас цоошин машинта болсондоо өдрөөс хойш хөл газар хүрэхгүй догтлон байгаа зулаа инээмсэглэн босоод за та бүхэнд баярлаа дуунд марвхан л та. Гэхдээ энэ их юмар дайлуулчаад яаж хойш сухав дээ. Чадан ядан ай барья гэд чухам үннийг цөмгөр хэлдэг чулуу шиг хатууж уйхан сэтгэлтэй чинхүү харийн их эцгийн алинд нь ч чангалсан сэтгэлийн уяа үнэт хүртгээ. Инрэл хайр судсанд минь лугшдаг, эргэх дэлхий ухаанд минь багтдаг. Ам амьдралын алтан баг нь эр хүн байна. Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна. Гэж яруухан хоолоогоор тунчиг намлагхан дуулахад 3 ирж алгадашин баяр хүргэж зөв буруу хоолоогоор даган дууллаа. Бүгд л сэтгэл хангалуун байхаагаад уйдингийн эдрээр согтхон бүхэл улам жигдрэн 4 тэгшил архиа задлаа. Базар эрдэнэ хоёроос эмээхэ болсон зулаа. Даарад байна гэсээр самдан луу шахан үстэг доторт дээл нөмрөн зэрэгцэн сууцгаалаа. Гоёхон битээ царайлаг охины биеинд хүрэх төдийхөн хүсэлсэрэл нь хөдөлж орхисон самдан хоёулаа Жемсний модон дундуур жоохон алах уу гэхэд зулаа хүйтэн бэн штэ. Тэр яхав би засмаар байна гэхэд оо за ийшээ би заагаад өгье. Эсээр самдан түүний дагуулan явлаа. Эрдэнэ базраа нөгөө хамт ажилдаг дүүгээ дуудчихв. Уг нь бидний дарга юм байгаа юм штэ. Залуу хүүхэд гэхэд элдв аашгүй тунд ажгүй зантай. Маханд үнэхээр дуртай юм байлээ. Ганцаараа энд тансаглаж явааг минь мэдвэлж гомд нөх та гэхэд самдан арх аяглан өгөх зураа надаас асуух юу байна? Дуудал да. Мах бараг халуунаар байна. Дууд гэд архиа дулхан нэг амсгаагаар хөнтөрч орхиод бэж гэрлүүгээ яри. Цогтуучууд оройд гэлгүүрээ шагаагаад байдаг гэмтэй гэд уцаа гаргалаа. 3 согтуу хумгүй алга болчихов. Ааваасаа өөр эр хүнээр анх удаа өмгөөлүүлж үзсэн сувдаагийн зүрх цээжиндээ багтаж чадан цохилсоор. Аха хүл чин зүгээр үү? Зүгээрээ гэхдээ нойт өргөд. Алив үзье гэлцэн тонгойцгов. Сувдаагийн дүү 9 дугаар ангид сурдаг анарч санаа зовнин энд тэнд гарan гүйж байтал удсан дуурав. Аав нь нэлээд халамг байгаа бололтой. Миний хүүхдүүд зүгээр үү? Багдуу нь хичээлээсээ ирсэн үү? Эрээг байна. Оо, ороод ирлээ. Аава, та ханаа юм бэ? Анайг хоргоогоод байдаг согтуу залуус. Юу? Цаг даадууд аав нь очих юм уу? Аава, байж л да. Танаа зэргийн найзтай ирсэн ах байна да. Саруулгээд тэр ах байж таарад тэднийг яста болгож өглөө. Зугцсан нөгөө тэнгүүд нь гээд бахархсан өнгөөр инехэд тийм үү? Онжив мандуу наан чин байгаа юм байна. Алив? Сувдаг яриул та. Саруулын удасч бас дуугран. Саруулаа. Ахын дуу хаан ямана? Холгүйхэн хүрээдэр. Ах нь магшаараад байж бай. Ёстой янзтай гэх эрдний дуу хүн гэнэв.
Хөлнийхөө шарханд эмзэглэх Саруул хаан юм. Би олох юм болов уу да. Гэтэл аавтайгаа ярьж дууссан сувдаа аха би мэднэ. Заагаад өгөх үү? Гэхэд анар ана хамт явъя л да. Тэргэлж ирчихлээ. Би яаж дэлгүүр зогсох юм бэ? Гэж хэлээд урван буруу харав. Сувдаа дүүгээ аргадан дэлгүүр хаачгаа анаа Саруулахтай хамт аав дээр очичоод ирье. Анар дэлгүүрээ хаачих гэхийг сонсоод дуртаяа зөвшөөрөн толгой дохив. Самдан зулаа хоёр жимсний модон дундуур хэсэгхэн алхаад холгүйхэн байх нойлын дэргэд ирээд хоёр тухтайхан бие засав. Нэг үдчих юмсан гэсэн хүсэл хэн хинтэн байсан тул тэврэлдэн үнсэлцэж амьсгаад нь шүүхтнэж байснаа самдан айлв ийшээ хэмээн газарчлан дагуулсаар тун удалгүй газар зорилуу орж явчихав. Шин ногооны үнэр хамар цэргэх зойр ер бусын дулаахан тоглог юм. Тэд үгцүггүй зууралдан үнсэлцэж бийсээ идчих шахам дайрсан ч арай л нүцгэрчгсэнгүй. Нэг мэдгтэл зулаа тонтгор гоё өгзгөө оцоолгочхоод төмсний хашлагнаас зууран тонгож араас нь самдангийн нүгэлтчаад өтрээлүүн löp хийтэл бүлж байлаа. Яг энэ байрлалд нүгэлтэд дуртай зулаа аш гэгчлэн сонин авиа гарган тажаалдаа автан нүхэн зойр дөрхтөл гиншсээр ээж минь гэж чарлан дур ханаж 50-аас юугаа цацлаа. Самдан удаан бүлж байгаад омогшин сайхан амт минь гэж өглөн охины хатуу том хөх хангал сайхан ташааг элбэн аанаал химэн сөөнгтэн орилон зулааны момыг чанга зуран атгалсаар дур ханан бурхан минь чи ямар гоё охин бэ гэсээр шодоогоос углан аваад бэлгэвчээ мулталлаа. Сувдаагаар гарцарчлуулан давхих Саруул тунгуудалгүй төв замаас буун модон түгэл бүхий торон хашаа руу орлоо. Бой бүхнээрээ Саруулд ухааны алдтал дурлжсан сувдаа сэтгэл нь үнэхээр их догдолчихсон санаандгүй үнсүүлсэн уруул нь одоо хүртэл халуун оргих шиг болон үеийнхэн уруугаараа дарж үзнэ. Үүнийг анзаарсан Саруул сувдаа ахын сая үнсчихсэн эвгүй байсан уу? Нөгөө залууст итгэл төрүүлэх гэдэл уучлаарай гэхэд охин зүгээрээ харин ч гээд үгээ гүйцэд хэлэлгүй залгиж орхив. Тэднийг очиход Эрдэнэ Базар хоёр тосон ирээд зүгээр үү юун согтуу хүмүүс яасан ийсэн гинэ гэцгээхэд сувдаа Саруул ах бажил тусааллаа айгаад зогцчихсан гээд инээд алдахад Базар аашгүй дээ алив ийшээ шарсан мах эцэцгээ гээд дагуулan явах гэтэл Эрдэнэ Базраа наашрээ хоёр хүүхэд өөртөө очиод идэг наашир май татчих гэсээр архитай хундах сар байв. Миний хүүхдүүд тухтаа суугаад эцэцгээ нэрээ би яваад ч яахав. Базар буцан ирээд туудаг гал руу мод шидэж орхиод хундгаа барин за төлөө гэчгээд тонгойлгочихв. Базраа рууг намдаг нь манад булга зүтг нь танад гэдэг шиг энэ хоёр мунгой хос болох байх та гэхэд өнөөх нь цогчээ миний муу шараа охиныг энэ ганган залуу яаж тоохов дээ. Манай Саруу сайхан залуу шүү. Сайн ч хүүхэд. Ааш зан зөвтэй хээгүй үнэн чудраг гэж ирээдэл Эрднийг урсгаж гарахад за мэдлээ. Хүүхдүүд өөртөө зохицвол манд ямар хамаа. Гэхдээ энэ Саруул тунгайтайхан хүү байна лээ. Хувь тавилан мэдэг. Саглагар том модны доор зассан ширээн дээр зэрэгцэн суусан Саруул сувдаа хоёр шарсан махнаас амтрахан эдцгэн. Модны мөчрнөөс дэнлүүн чийдэн өлгсөн нь зөвхөн тэр хавийг л гэрэл түлх ажээ. Гэтэл эмэгтэй эрэгтэй хоёр хүн инээд алдан ярилцаар 10 далхмын цаагуур зурж эрэхтэй нь алив нэг үнс чил та зогсож бай. Гэхэд эмэгтэй нь за гэлсаа таарай дуртай юм а. Саяхан тавиа үсттэй. Чи бас асгаруулсан штэ. Гэлцэн удалгүй шив шоп үнсэлцэн одолцох дуу сонстов.
Сувдаа ичингүрэн тонгойж саруулж юм хүмүүсийн болоо гэж бодон тав чимээгүйхэн болж хов. Ёо, Чэний энэ хөх ямар гоё юм бэ? Би бүр тисэхгүй. Өнөөдөр хамт хонох юм уу? Гэж эрэгтэй нь хэлэхэд үгүй би ажилтаа гэвдтэй. Явъя. Тэд цагаалгаар модны дор суух саруул сувдаа хоёрыг огт анзаарсангүй. Түүдэг галын зүг явж одлоо. Самдан зулаа хоёрыг эрэхэд базар яасан удад юм алив торгуул өгнө гэсээр хоёр хундаг арх мэлтэлцүүлэн барилаа. Самдан ганцхан амсгаагаар ууж орхиод зулаад энэ хавийг танилцуулаа да. Тэгээ жаахан удчихлаа. Ёстой гоё газар байна. Энэ модны үнэр яасан сайхан юм гэд зулаа том хөхөө болбогнуулан инээгээд бундахтай архийг ярваасхийн ууж пүү хоолоо зураад ямар амар юм бэ? Эрдэнэ гал руу мод нэмэнгээ зулаа. Чэнээрээ совлогч гэлөө. Манай дөө цагийн тариатай хийгээд өгөөч. Тэгэл та хэдэн цагаас юм? 10 цагаас гэсэн байхаа. Энд ирчихсэн байгаа. Тэр модны тэнд мах идэж байна. Гэхэд базар манай том охин ирчихсэн хамт байгаа штэ. Та хоёр сая анзаарсангүй юу? Оо, тэр ирж явна. Зулаагийн нүр час улаан болж самдан луу тонгойн хүн байсан байна штэ. Хардаггүй мүү? Анзаараачгүй. За өнгөрсөн яавал гэж. Саруул сувдаа хоёрыг эрэхэд базар аяны сандал руу заагаад миний хөөхтөө тэнд суучих. Махнаас олигтой идэж чадваа. Саруулаа чи дараагаа хаана хэлгэх вүлээ? Энд сувлагч бэлэн байна штэ. Хийгээд өгнө гин. Тэгсэн ч яах вэ? Одоо хэд болж байгаа юм бол дөнгөж 8. За яах вэ? Би ингэсгээд явдаг ч юм уу? Саруулыг таньчихсан зулаа ичхийн дээдээр ичин сандалдаа шигдэн дээлээ нөмрөн нударгалсаар байв. Гэтэл базар оо дөө хүүчин надтай цуг хэвдэж байсан залуу байна штэ. Чи зулааг таних үлөө? Тасгийн сувлагч гэж пал хэдэл хэлж орхиод зулаагийн нүүрнээс гал бутрах шиг болон муухан инээмсэглсээр үнд ижээ. Наймдугаар хэсэг төгсөв. Сувлагч 9-р хэсэг. Нүрийг хийх газаргүй болтлоо ичгүүтэр байдалд орсон зулаа. Сайн уу? Би чинь зүгээр үү? Гэхээс өөр юм хэлж чадсангүй. Нэгэнт бүгдийг ойлгосон саруул дотроо маш их бухимдан тэр дундаа цэлмүүнд үнэн сэтгэлээсээ дургуун хүрчээ. Анх уулзсан өдрөөс хойш зулаа гэдэл рекламадад байсан ийм охинтой уулзуулах гээд байж шүү. Өөдгөө юм бэ гэж бухимд сарвайв. Тариагаа энд хэлэгчих гэж эрдэнэ ятгсан боловч саруул татгалзан буцхаар болоход самдан бид гуравч энд явахны доо. Нэрээ зулаач ажилтаа гэд байсан. Эндүү дайгдаад орчих юм уу? Зулаа хэдийгээр дургүй байсан ч үлдэнд гэлтэй биш. Тэгээ гэж сулхан шивнсээр машин цуулаа. Тэд замдаа юу ч ярьсангүй. Төв рүү орж ирмэгц зулаа. Би энд буучихъя. Гэр орхон гэж хэлээд бууж үлдлээ. Яа, фак юм аа. Ингэж хараа болох гэж. Яах гэж самдан дагаж ирвэ? Гайтай юм гэж утран бодсоор алхав. Хамт яваа охин нь ямар учиртай юм бол? Арай тийм байх учиргүй. Ядаж цэлмүү минь гэж үгэлснээ уцаа гарган залгалаа. Минд мэдэлцсэний дараа цэлмүүнд болсон явдлыг нэг нэггүй яриад найз нь өнгөрсөн юм хийчихлээ. Чи залгаад үз. Ядаж тариагна гэхэд надад бас уурсан бах уу? Буруугаар ойлгооц. Чи битгий ингээд унжаагаад байл та. Одоо л хөдлөхгүй бол алтан шүү. Нэг хөөрхөн охинтой хамт явж байна лээ. За чи өөрөө мэдээ. Удсан унтраачхад өдөржин гээвэрч хэвцэн цэлмүүний бодлоос саруул огтхонж гарсангүй. Бодохгүй гэж хичээвч том алаг нүд нь өөдөөс нь ширтэх шиг болон бүр уймарч шаналж гүйцэв. Өдий зулаатай уулзчихсан хөвгчлөлтэй байгаа та гэж бодох бүрд атаархал түрэн гуниглана. Яах гэж зулаа дугаарыг нь өгөвдөө гэж бодож үзв. Ядаж байхад аав ээж дүү гурав нь айл руу цайн дурагдаад явчихсан болохоор
улам л ганцаардна. Ном унших гээд зурагт үзэх гээд ч болсонгүй. Ганц шил шар ариг ууж үзсэн ч улам дорджээ. Саруул зулаа хоёр уулзчихсан нэг оронд гоё байгаа даа гэж төсөөлөн бодож дур сэрлэн байж чадтал хөдлөн хувцаа талын үцгрээд том толны өмнө өдрээгээ харан хэлүүгээ элбэн оролдож гиншиж гарлаа. Хүүхэн тийм ч жижиг биш санагдах агаад өөлгөмгүй гоё биетэйгээ мэдрвч зулаагийн том хөх өгзгийг яахан гүйцхүүлээдэ гэж атаархана. Тэр зогсоо зайгүй фингэрцээр дуалд нь дур ханаад шүршүрлүү гүйчхв. Уснаас гарч ирээд удсан асаавал аав ээжийнхэн дуудлагаас өөр юмгүй хоосон байх аж. Фэйсбүүк руу орон Саруул гэсэн нэр хайж хаягийг нь олчих санаатай өчнөө ирээд ч чадсангүй. Гэтэл зулаа залган өөрийнхөө бүтлгүйтлийг хэлж баргал би боллоо чи ав гэх шахуу юм болов. Анхнаас л дугаарыг нь өгсөн минь буруудлаа. Намайг бас л явдалтай охин гэж бодож байгаа та гэж яхаа мэдэхгүй удсааны мессеж рүүгээ орон текстнээ болон хэсэг бодлогошрон сов. Ядаж амлсан ёсороо тариаг нь ч болтгой хийж өгье. Таних хөнгө хэцүү байгаах гэж бодоод зориглон зурвас илгээлээ. Совдаа гэрт хүргэж өгөхөд охин аха 10 цаг болтол манай жоохон суул да гэж шалаад байсан тул нэрэж цаг гарангийн завин орё гэж шийдэн совдааг даглаа. Анар тэргэл хоёр уцаараа тоглон ухаангүй сууцгааж байснаа эгчигээ харамгцал чимээгүй болцгоочхов. Совдаа даалгавраа хийсэн үү? Уцснаас салахгүй маа гэж дүү нартаа ширүүлэн утсыг нь хурааж авахад тэд ч өөдөөс нь юм хэлсэнгүй ширээн дээр сун ном дэвтрийг гаргаж харагдана. Дуулууртай сайн хүүхдүүд байна да. Эгчээ хүүгэнд ороод ёстой мундаг юм. Хэмээн Саруулыг магтахад хүн харчхад л тэгж байхгүй юу? Ээж байхгүй энэ хоёр бүр амар олцгож гээд совдаа цайглан өглөө. Галтгооны өрөөнд хэсэг ярилцаж суудал цэлмүнээс зур үсрэв. Арай минь зулааг үнэндээ мэдээгүй шүү. Чамд сайн болцгож гээд байсан. Тэгээд л дугаарыг ч нөхсөн юм. Доргууцахгүй бол тариаг чинь хийгээд өгье. Гэснийг уншсан Саруул нэрэж тийм байж болох юм. Зулаад би уурлаж бухимдхан тэнэг хэрэг. Тэр тусмаа цэлмөнд буруу санах нь утгагүй. Үерхэж нөхөрсөн хосууд биш үү гэж бодоод совдаад хандан заах нь явлаа. Нэг хүн олж тариагаа хэлэхээс совдаа том доромжхан би булчин тариаг бол хичгэнэлтэй даанч суд тариаг чадахгүй. Анагаахад сураад саймж болцоход дараа ахта тариаг хийж өгч бас эмчлээрээ гэд босоход совдаа даган гарлаа. Хаалган дээр совдаа зогсоод орохгүй байгааг харсан Саруул бууж ирээд миний дуу орол да. Сэрэг хүн байна. Дарав зай гэхэд охин юу ч дуурсангүй доош донгоон зогсоод л байв. Охины сэтгэлийг Саруул маш сайн ойлгож байгаа болохоор тэрийг нь далимдуулж өөртөө улам татахыг хүссэнгүй. Яг л дэлбэрж буй цэцэг шиг ийм ариухан амьтныг чинь яалтаж үлээ дээ. Гараа хатгалан тонгоон зогсох совдааг мөрөөр нь твэн энгэртээ нагаад эннээс илүү дотн харилцаа бид хоёрын дунд байж болохгүй. Чи ухаантай охин ойлго. Тэгэхэд аль түрүүнээс хойш таг дуугүй зогсож байсан совдаа яагаад гэж огцом хэлээд Саруул руу цоргин ширтгэхэд нүүдэнд нь нулимс мэлмэрч байв. Саруул тэссэнгүй хоёр хацарт нь гараанаа өрлүүгээ татаад уруул дээр нүнсгэд совдаа шөөхтөн зүтгэлв. Чохом хэрутсны бүү мэд охины алдамхан үнэрт мансууран үсэл сэрэл тэсхийн аргагүй өдөөгдөж байсан ч заах нь явлаа. Чи одоо орчих тийх үү гэхэд совдаа толгойд огсноо та эргэж ирэх үү? Саруул үнэндээ яаж чадсангүй. Ирнэ гэхэд охины царай гэрэл тэгш болон инээмсэглээд нулимсаа шудран арчичгаад би хүлээж гэлээ. Тэндээс хөдлөнгүүд цэлмүн лүү залгавал хүлээж байсан бололтой тэр дараа утсан авч байна. Байна уу? Тариагаа хаана хэлэхв? Харин ээ. Би буудалд байгаа болохоор чамайг тийшээ аваачих арай л үгүй юм. Танаа эмнэлэг дээр очивол явах бол цэлмүн буудал гэхийг сонсоод баргал хамаагүй тэгье гэсэн ч хөө арай ч амаа барьж
Эмнэлэг рүү хүрээд иртээ. Би яваад чи. Эсвэл одоо гарч байгаа сувилагчтай хэлээд өгөх юм уу? Би очиод хэлчихье. Цэлмүн сандран яах юм бэ? Манайх ойрхон одоохон очлоо гэжээ. Саруултай бараг шахам цэлмүн гэрж тэд хамтдаа дотгош орлоо. Ээж нь гарч байсан 30 орчим насны хөвсгөртөө биетэй сувилагч цэлмүн лөө жогтойхон харан найз залуу ч юм уу? Царилэг залуу ах чинь. Үгүй. Найз маань байгаа. Тариагаа хийлгээд дуслаа залгуусны дараа саруул цэлмүн ээ. Чи найз залуутай юм уу? Үгүй. Үнэндээ бол 2 удаа л хальт үргэснээс итрээгүй. Царай муутай болохоор залуу сонирхдаггүй амар байдаг юм. Саруул инэв хийлэн яасан даруух юм бэ? Чи чинь хөөхөн охин штэ. Бас дотроос гэрэлтдэг гэхэд цэлмүн их л ичин сандарч түүнд магтуулсандаа баяртай байсан ч цаасан малгай өмсгөөд л харин манай зулаанаас хөөхөн охин штэ. Зуулаа л гэх юм. Тэр ямар учиртай хүн болоод чи ингэж хандна вэ? Цэлмүн буруу юм хэлчихсэндээ санаа нь зовон тагдуугүй хэсэг сууснаа. Эрчүүд ихэнхдээ л гоё битэй огт сонирхдаг үстэй. Тэгээд л би зоригддаггүй. Цэлмүн юу хэлэх гээд байгааг сайн ойлгож өөртөө итгэлтэй байж мөрөөдлийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй дээ. Дуусаж тэд гадагш гарсны дараа за би гэрц чинь дөхүүлээд өгье. Үгүй л гэж битгий хэлээрээ. Заруулыг машины хаалга онгойлгоход цэлмүн дурамжхан орд суугаад манай гэр уг нь ойрхон л доо алхсан ч болно гэснээ. За чигээр яваад уулзураар баруун эргээд тэр 2 дахь байшин. Нэрээ хоолнд оруулна гэж хэлсэн дээ. Өнөөдөр амтсангүй. Маргааш чамд зав гарах уу? Маргааш амарнаа. Зав гарах бах. Цэлмүнийг орсных нь үүд хүртэл дөхүүлж өгөөд за тохирлоо шүү. Сайхан амраарай гээд дахиж юм хэлсэнгүй машиндаа сун давхин одлоо. 9-р хэсэг төгсөв. Сувилагч 10-р хэсэг. Утас руугаа байн харан саруулыг догдлон хүлээх сувдаагийн би халуун оргин нэг л сонирн байх ажээ. Үерхэх, эс үерхсэн ч миний анхны ир бол заавал саруул байх ёстой гэж шийдэн өөрийгөө зоригжуулан суусаар байв. 2 дуугаа унтуулахад хинэн ч юм хэлсэнгүй өрөөндөө орцхон чимээ тасарчхав. Тэд зурагт үзэн нэлээд оройтдаг болохоор эрт унтах дургүй эгчтэйгээ байнга маргалддаг. Энэ удаа ялангуяа анар зөрөөдөлгүй дүгээ дагуулan унтахаар хэвджээ. 9-р ангийн том хүү эгчийг ойлгосон уу эсвэл нойр нь үнэхээр хүрсэн үү бөө мэд. Совдаа цагаа харан хүлээсээр л ирэхгүй бол янаа гэж түгшин. Миний хийж буй үйлдэл зөв үү гэж бас бодно. Яг энэ мөчөд зүрх сэтгэл нь оюун ухаанд нь захирагдахаас нэгэнт өнгөрчээ. Тэр зүгээр л саруулын ханхар цээжин тэврүүлэн эрхэлхийг л хүснэ. Гадаа машин дуурах шиг болмогц хөрмөө нөмрөн угсгийн гарлаа. Саруул хүрээд ирж мөн байв. Совдоо хурдан алхасаар том хаалгаа онгойлгоход машинч ороод ирлээ. Хаалгахаа зогсдол саруул ирээд нэрээ болох юм уу? Юу? Танаа тамж. Зүгээрээ аав ирэхгүй бас дүүнэр унтчихсан. Саруул зөв зүйл хийж байгаа эсэгтээ эргэлт сэрлэлаа. Гэрт орсон хойноос совдаа ийшээ гэсээр мухрын өрөө рүү дагуулan явлаа. Нэг орто өрөө байхаагаад тэр ороо засан бас газраар ор бэлтжээ. Их л өргөн гудас том хүнжил. Совдаа аха та юм уу? Цагаан арх 2-3 хундаг татчихт юм билүү гэж бодсон саруул нөгөө арх чинь байна уу? Жохон унсан ч яах вэ? Ойхин угсгийн босоод арх хундаг аваад ирлээ. Архинаас 2-ндээ усны дараа за хэвтгүү дээ гэд саруулыг хувцас нэмгэлэхэд совдаа суусаар л байв. Охины санаа зориг тодорхой. Цэлмүн гэртээ ирсэн хойноо өөрийнхөө зориггүй унгээгүй зандаа гутран насаараа ганцаараа явбал таарна. Ийм орон гарын зантай хүний хэн тоох юм? Зулаа шиг л цогт залбаатай явсан чаддгийм байна гэж уурсан бодсоор оронд орлоо. Дахиад л нөгөө сэрэл хүсэл нь туйлын ихээр хүрдэг. Яаж болдоггүй мэдрэмж
бүх биеийг низэмдэн амьсгаан дээрдэн зүрхний цохилд хурдсаад ирэв. Хэмээн эрэхгүй гиншин бүх бие элбэн дажаадаж хидий балтал ингэж өөрийгөө хангаж хэвтгүүлээ. Маргааш энэ бүхнийг эцлэе гэж шивгнээд долоовор дунд хуруугаараа хилүүгээ дарлан жижигнүүлж нөгөө гараараа хөхний товчоо бодлон имрэн амьсгаацаар дур ханан тайвшрав. Чухам эзэнээс ингэж сурсан юм. Нэг мэдгэтэл өөрийгөө болгочихдаг болсон ажээ. Нэгэнтэл сэтгэлд нийцэх эрх хүн олдохгүйгээс хойш энэ нь амар санагдана. Интернетээс секс тоглоом сонирхон харж хэд хэдэн удаа аммаар санагдсан ч энэ тухайгаа зулаад хэлэхэд цаадах нь чи тэгээд онгохон асаа нэг муу хиймэл эрхтнэр цолгох гээд байгаа мó. Тэглээж ийм тоглоом их ашиглавал лав сайн бишээ. Дараа нь ирчүүдээс таашаал авахаа болчихвол яах юм? Энд дасчихвал яана? Гэж загнаад халгаагаагүй билээ. Цэлмүүн янз янзаар бодож үзээд саруулд охин биеэ өгье. Хаяад явна уу? Хамгаалаад үлднүү хамаагүй гэж эрс шидээд энэ бодолтой жаахан тайвшран зөөрмөлжээ. Европсын баяр хөөртэй гойд жаргалтай байсан тэрс зүрх сэтгэл нь алга урвуулгын адил өөрчлөгдөн гуниг шаналл болж хувирав. Очиж саралд мэддээд байхдаа яах вэ? Ямар азгүй юм бэ гэж өөрийгөө зөвхөн алгасаар ахынд орвол бэрэгч нь оо зулаа миний дуу хоолой дээрээ халуунаар байгаа гэж байна. Ах нь хүүгээ эрхлүүлэн морь болон тоглож байх нь хөвгөлтэй. Би юм идчихсэн өглөө ээлжтэй унтлаа. Гэсээр өрөөнд орон бодол дарагдав. Тэр ирчүүдийг сайн мэднэ. Ихэнх нь ингэр зам өгзөө нь эрээгүй ширтдэг байхад цөөхөд нь сэтгэл рүү өнгийхийг оролддог. Гэвч тэр сэтгэл зүрхтэй ирчүүдийн гадна турах хэм маяг нь түүнд таалагддаггүй. Дунд сургууль төгсөж жилээ хийм биологийн багш залууд анх өрөө нээж эрэмийн цэнгэлд хөл тавин орсон зулаа тэр мөчөөс хойш чамгийн олон эрийг үзчихвэ. Ормой сүлдээ хөнгөмсөг гэж хэлэхэд арай л хатуудам. Учир нь тэр энэ тал дээр нээлттэй охин билээ. Хэн хэндээ таалагдсан л бол заавал хайр дурлал гэж тэнэгдэхгүй нэгэндээ таашаал өгöd явахыг муу зүйл биш гэж боддог. Гэтэл тэр бодлыг нь нэг хүн нурааж орхив. Тэр нь мэдээж Сарвал. Гадна дурханд нь шууд татагдж орхиод нэг шөнийн цэнгэлийг эдлэж цээжинд орон хөлбөрөн жаргая гэж тажаадан бодож явсан тэр өнөөдөр бүтлгүйцэндээ маш их харамсан нулимс нь хар зөнгөөрөө үерлэн асгарч мэгшин уйллаа. Тэр бүр чин сэтгэлээс дурлаж орхижээ. Зүрхэн чимчим лугших нь хайрын лугшилт. Гэвч энэ хайраа тэр өнөөдөр өөрийн гараар буушилж орхисон. Ингэж бодох тусам дэсгүй бэрх санагдан дотор нь давчтана. Сувда, миний дунтал да. Чамд эвгүй байна уу? Саруулын хуйл тачаал туйлдаа хүрчихсэн байж чадан байвч чихэнд нь хэн нэгэн болохгүй гэж шивнэх шиг. Сэтгэл дотор нь бурхан зүтгэр хоёр санал зөрөлдөөж байх шиг. Охидын ирлэг биш юм аа гэхэд хүссэн охинтойгоо цэнгэж чаддаг байсан Саруул томоожоо юу гэвэл бас үгүй. Яах вэ гэж хэдэнтэй өөрөөсөө асуув. Совдаад дурлаад хайрлаад үерхэд үүрд хамт байж чадах эсэгтэй эргэлзэж байсан болохоор төвчээд байгаа хэрэг. Охидын нулимсыг харахгүй гэж өөртөө тангарахсан нь хэдхэн сарын өмнө шүү дээ. Саруул өндийн суугаад архинасаа хундаглан дахин нэг татж орхиод "Сувда, миний дуу оронд оролдоо." Шалан дээр хот хийдэл ус туслах шиг болов. Уйлж байна уу да. Нээрээ Сувдагийн мөрөн чигчигнэн мэгшиж байна. Ёй, бурхан минь. Яах ёстой бол. Дотроо шимшрэн гаслах Саруул чи энэ бие нандинах ёстой шүү дээ. Би яваад л өгнө. Хэсэг зур чимээ аниргүй ноёлов. Саруул ахаад л би хөөхөн дүгээ шаналд автуулмарг байна. Бас би энэ бүхэнд өөрөө хожим харамсмарг байна. Сувда юу ч хэлэхгүй суусаар л байв.
Саруул ахин нэг хундаг арх уучгаад алив хүрээдэр ахан тэврий наашралдэ. Анх хараад л дурлаж орхисноо мэдсэн Совда бүх чадлаараа Саруулыг өөрийн болгох гэж хичээсэн. Хорон мөч бүхэнд. Өөрийг нэрээ зэргүй зовоодаг, хайртай гэж хашгичдаг залуусыг хэрхэн хашаас нэг өөрийн нүдээр харснаас хойш бүр ухаан алтан дурлжээ. Зүгээр л шохоорхол юм болов уу гэж бодож үзсэн ч үгүй, хайр гэдгийг тэр ухаарсан. Гарцаагүй хайр. Тариа хэлэхээр явахдаа эргээд ирий гэж хэлсэнд нь хичнээн их баярлаж догдолсон гэж санана. Эрчүүд эсрэг хүснийхээ жухам юунд нь татагддаг юм болоо гэж зөндөө бодов. Хоёр дүүгэн унтуулчаад хувцсаа хідэнтэй сольж үтсэн толны өмнө эргэлджээ. Эцэст нь хизээч үлээ. Ээж нь өгсөн гоёмсог дотор хувцс өмсөж, дээр нь богино хормойтой ундалган нэмгэн дайшин зөмсчгөөд сууж байна инэ. Саруул дүүнийг хідэнтэй унд гэж хэлснийг сайн сонссон ч оронд орчхол юм бол бүх зүйл талаар өнгөрнө гэж бодоод суугаад л байж. Дурлсан залуугийнхаа хэлсэн бүх үгийг сайтар сонсоод хамаагүй би харамсахгүй гэж хэлмээр байсан ч дуугарч чадсангүй. Дотроо л хамаг чангаараа хашгирцав. Алив хүрээдэр ахан тэврээлдэ наашир. Гэхийг сонсон угсхийг гэснээ зориглсангүй. Гэвч санаагаа өөрчлөхгүй дээ гэж эмээн тасалгааны гэрлийг унтраан догтлон чичирсээр өвөрт нь орлоо. Дууж гарсан дөрөө даах ат гэдэг шиг самдан базар эрдэнэ гурав ёстой л уух шиг болж дураараа дөргиж байлаа. Уух тусам ухаан санаа нь саруулсан хүч чадал нь улам сэргэнэ. Алив тулгай яндуудаа гэд самдан хундгаа өргөж одоо итайхан бүсгүүч үдэл дуцаж байна да хэмээн дуугаа намсган хэлвэл базар цогч зөвөөтөл хэмээн дург уцав. Найзыгаа ийм зүйл таагүй ханддгийг самдан сайн мэдэх болохоор энэ үгсийг зориуд аяархан хэлсэн боловч базар сонсчихож. Зулааг явуулдаггүй л байж. Хэмээн харамсан бодох самдан найзаасаа эмээн дууга хурав. Харин эрдэнэ шингэн хоолойтой өмнөд дуу сонсоё л доо. Хөгшөрсөн болохоос үгсэн биш дээ. Тийм үү? Гэснээр базар руу харан өөгшөө чиний бодож байгаа шиг бишээ. Зүгээр л олуулаа нариг ийгэсэн санаа. Найз нь дахиж энэ дээрээ ч үгүй ч гэхэд базар би өөрөө охин хүүхэдтэй хүн. Ийм асуудал болгоомжтой ханддаг. За яахав? Зүгээр л нариг. Ой, гүүцэй. Гэд хундгаа тонгоолгож орхиод алив самдаа тэр шингэн дууднуудаа дууд гэж ориллоо. 10 дугаар хэсэг төгсөв. Сөүлэгч 11 дугаар хэсэг. Бөмбөнтөл жижирсээр өврлөн орж ирсэн Совдааг ингэртэй наан тэвэрлээ. Үүснээс нь Европсын тансаг үнэр үнэртэн. Хатуурч хөвчөрсөн эрэгтэн нь дотоожны цаанаас там байж охины гуй хасыг шүрггүйд дур хүслээ нэгэнт барьж твчхгүйгээ мэдсэн Саруул уйглан зүтгэлээ. Нэмгэн даашин зээг нь дараа нь хөхөвч дотоожийг нь тайлахад Совдаа догдлон жижирч хэмээн аяархан гиншин. Дур хүсэл нь нэмэгдэх тусам бие барих нь багассаар Саруулын тэврэлт үнсэлд бүрд чадхаараа хариу өгөн өөдөөсөн шахан наалтав. Хөл гуйныхан завсраар хатуу урд эрэхт нь шүргэн үрж заримдаа ичимдэгнийхэн намсарт хүрэх төдийдэл жохом юу болох гэж бөөг төсөөлөн өөрийн дуалдан ирэхгүй гиншиж өдрийн чигчгэн нь орж одоо эхлэсэ гэж дотроо баргал хашгирч байлаа. Гэвч Саруул яарсангүй. Уруулнаас нь зөөлхөн шимэж хэлийг нь үе сорох зураа хоёр гар нь өгзөг нуруугаар нь зогсоо зайгүй элбсээр. Яг энэ үйлдэлээ удтал давтаж байснаа доошлон хөхний товчийг нь долоон шимхэд Совдаа баян гэж тэсгэл алтан шивгэнэж та цараа морилзэн шахаж зөнгөөрөө хоёр хөлөө улан малцайлган алив хийгэж гих аятай урин дутхажээ. Охины зөөлөн торгомсог лайдал гөлчгөр арьс зөв хэлбэртэй бомхор хөх нарийнхан бэлхүүс тондхордоо өгзөг гээд
Урлагийн бүтээл шиг гоо биеийг хамтлаа шохоорхон таасан сарвал бэлгэвчээ салганан задалсаар углаж орхиод зүтгүүллээ. Ухаан санаагаа аль эртээ гээж орхисон совда гайхалтай мэдрэмжин домбон сэрэл хүсэлтэд автан гин шиж байтал тас хийтэл өвдөлт амсуулсаар гуйлгар том эргэтэн салтай шархируулан биерүүн сүлбэн ороод ирлээ. Ээжээ хэмээн дуу алдаад өвдөлтийг үлдэцвэрлэн морилдсон боловч хоёр ташаанаас барих саруулын гар огтхонч хөдөлсөнгүй. Шархируулан өвдгөх тэр мэдрэмж бүлэлт болгонд улам хүчтэй болж "Яй, өвдөд байна штэ" гэж ойрлон нулимс бөмбөрүүлэн уйлж эхэлсэн боловч шад бадхийн дээрээс нь хүчтэй бүлхийг тэсгээс аргагүй болсноо ухаарав. Өвдөж байгаа гэдгийг нь сайн мэдэх саруул бүлэлдээ түр зогсон эргэтнээс уулахгүйгээр дахиад л элен таалан үнсэж гарлаа. Үнэн дээр хэдхэн гүйлзүүлээд дур ханчмаар байсан ч тэсв. Төрөүний аимшигтай өвдөлт багасаж богсон биеэр нь халуун оргин таадаа мэдрэмж дахин төрж эхэлжээ. Совдаа гараа доошлуулан өдрөөндөө хүрвэл хатуу эрэгт нь лавхан шургаад орчихсон байгааг мэдрэв. "Минийх рүү орчихож, бид хоёр нэг хүн болчихож" гэж гэнхэн бодол төрмөгц хөлөө дэлгэн гиншин зүтгэлээ. "Намайг өвдөхгүй сайгаад хөдөлгөө болчихлоо, суулчих юм болов" гэж бодон бөксөөр улам шахан тэмүүлэхэд ахиад л хүчтэй бүлэлдүүд өвдөлт мэдрүүлсээр эхэлж саруул хэмээн өгдөггөн дугарсаар дур ханаж орхилоо. Өдрөө дотор нь живжигнэн зангиран чангарах сулрах эрэгтнийг мэдрэх тэр агшин совдаад ч гой цайхан санагдав. Үнсэлд элбэлтэй үл зогсоогүй инхрийлэн талах зураа чихэнд нь халуун амьсгаа төөнүүлсээр "Их өвдсөн үү" хэмээн шивнэхэд совдаа "Тийм ээ, бата гоё" гэд өөдөөс нь улам шахан наалдлаа. Бизнесийн түнш гэр бүлгүй хоёр бүсгүй самдныг дууцснаас хойш төдөлгүй хүрээд иржээ. Хоёул 30 орчим насны үлэлэг Мералагдуу тэвхэлдсэн өндөр хүүхнүүд ажээ. Тэд самдангийн дэм тусаар бизнес нь чамгүй хөлжиж яваа болохоор иймэрхүү хүсэлтээс яахан татгалзах вүлээ? "За охтууд, торгуул авна шүү" хэмээн самдан инээд алдан гүйж тэр хоёрт дараалан 3 хундаг архи өгч орхиод "Миний бизнес түншүүд, ажил хэргийн найз дүүнар, энэ хонгор шаргал үстэйг нь тогсоо. Тэр гэл хар үстэй нь 7 гэж танилцуулаад "За нэрлэх юмгүй, сайхан наригцгаая" бүгд л алга ташин дэмжиж "Өнөөдөр яасан гоё шөнө вэ? Анхны болзоонд явж байхад яг ийм намуухан намрын өдөр байж билээ" хэмээн намуухан хэлэх тогсоо ундахтай архиа нүдээ тас амин хүнтэрч харагдана. Яг л эд эрийн бараан дээр байгаа эрд нь янз бүрийн хошин зүйлээрэн долгоорлууд өгсөөр зэрэгцэн сууж хүүхний онцгой том хөх рүү нууцхан нүд болонд нь сэм харах нь хуйл тачаал нь хөдлөөд байж ядаж буй бололтой. Ойр орхон хатуус арахад хэд хэдэн хундаг татаж орхисон хоёр бүсгүйн дуу улам чангаран том хөхөө булдгнуулан тас хөхөрцгөөх нь хэний ч хуйл тачаалыг өдөөхөр харагдана. Ялангуяа ингирийнх нь товч тацах нь гэлтэй ингирийн цаанаас тавиах долгор бүр гой хөхтэй бүсгүй юм. Аль түрүүнээс хойш сэрэлтээд байж чадан суух самдан тэсгэл алдав бололтой тоогсоо хөдөлсөөр сэм гараад явчихв. Харин долгор үлдсэн хоёр ирлүү ээлжлэн ширтэж "За, аль нь эхлэх юм дээ" гэх аятай талмаар нь ширтэнэ. Базрын хувьд иймэрхүү харилцаанд тун дургүй болохоор элдв аашааяг гаргасангүй архиа хундаглан даруухан дуусгав. Харин эрдэнэ бүр байж ядан "Сайхан бүсгүй минь, гадаа гарч агаарлах юм уу" гэхэд долгоор "Цэнгэг агаар өрөөнд ч хангалттай байна л да. Гаднах тийм өөр юм бол агаарлсан ч яхав" гэд бослоо. Самдан утасныхаа гэрлийг асаан тогсоо хөдлөн явсаар зулаатай жаргасан ногооны зорилоо дагуулan орлоо. Гэрэл асаамагц тогсоо "Самдан ахаа, гэрлээр яах юм бэ? Хүн ороод ирнэ" гэхэд "Гэрэлтэй гоё штэ"
Аливаа хонгор минь гэсээр тэврэн зүтгэж Ингрийг няран булцгар цагаан хөөхөнд нь ушууга нааж орхив. Тогсоож ирээлгсэнгүй "Ах ах" хэмээн гиншин өмдөө шовтлоход нэг хөлийг нь дээш өргөн нүгэлж чадаа огцом зоож орхиод бүлж гарлаа. "Ой ой өшөө" хэмээн тажлнилуун хоолоогоор гинших тогсоо "Лав оруулахгүй нь штэ араас хийх юм уу?" гэхэд самдан хөлийг нь булгаж бүсгүйж буруу харан оцоолоо. Самдан цулцгар том бөхсөнд сайтар наалдаад гоцолцох эргэтнээрээ нойтон үтрээг тэмтдсээр олмогц таш таш гэж дуу хаттал бүлж эхлэв. Тогсоо улам тонгоон бөхсөө оцоолгоод "Хүчтэй шаагаад өг. Хэмээн уйлахнуу гэлтэй чарлан гиншиж нэг удсангүй "Үхлээ" гэсээр салган дур ханаж орхив. Харин самдан хар хөлсөө зутгуулан айхлан уйглан бүлэвч юур тавьж өгдөггүй бүр ядарн цуцаад иржээ. Зулаа байсан ч улаасаа гэж тачаатан бодох самдан "Тогсоо тавьдвэ яах вэ" хэмээн айглахад "Ингэж их ухаар яаж тавьдаг юм? Хөхөөд үцэх үү" гэхэд "Нэмэргүй хаа. Алив" гэснээ эргэтнээс угалмагц бүсгүн аанурс руу зүтгүүллээ. "Хүү ээ чи болохгүй" гэж тогсоог хэлвэл "Өөр арга алга байна шүү дээ. Ганц тавьчихъя л да." "Бэлдээгүй байна штэ. Хүн боддгоо мó" гэхэд самдан "За гууж ганц л удаа." Тэр тогсоогийн махлаг ташаанаас хоёр гараараа чанга базан өөрлөгөө татан чөвчирсэн азраг юугаа бүсгүн хойд сүв рүү чарлуусаар зоож орхиод амьсгаадан бүлж "Гоё. Тогсоогийн аанус яг зулаагийн үтрээ шиг бариу чанга байж бас онгон охир шиг чарлах хүүхний дуунд маш их тачаал мэдэрсэн самдан "Оо" гэж сөөнгөтөн үгэлсээр дур ханан шингийн юугаа годгодуулан юулж орхилоо. "Одоо хөхүүлж ёстой янзтай" гэж шунаглан бодох зуур "Тогсоо одоо хөхчихдгийг хүү" гэхэд цаадах нь уурлан "Юу яриад байгаа? Тийм заваа юм гэж юу байдгийг?" Алааснасаа салфетик гарган өдрийн аануусаа нямбаалан арчих тогсоог ягаад ч хөхөөгүйг ойлгосон самдан "Алив арчих юм уу" гэж ууртайхан хэлжээ. Шүршүүрт орсон хойно анх удаа нүцгэн ир түүнийг харж байгаа болохоор чавх шиг улааж орхисон совдаа эвцэлж харахгүй тонгоогоод байхаар нь "Сая онцгүй байсан уу" гэж саруулыг асуувал "Үгүй ээ. Их өвцөн болохоос сайхан санагдсан. Эхэндээ тэгдгэн дөө. Удахгүй гоё болно. Алив" гээд охиныг тэрэн уруул дээр нь зөөлхөн үнсэв. Ванны орол тунран хүрэнтэх ус аажмаар тунгалаг болон зэвшгийг харсан совдаа "Охин нас минь баяртай" хэмээн амандаа шивнээд саруул руу улам наалдан тэврүүллээ. Яг ингээд хоёулаа хамтдаа үрд мөнх байхсан. Үргэлж тэврүүлж зогссон. Орхон минь. Өдрээс алтан шархиран өвдөвч түүнд ганцхан хүсэл байгаа нь энэ. Тэр саруул руу улам шахан наалдаад хевлийг өрөн шүргэх эр хүний бахархлыг нууцхан харж зориглон барьж үзэв. Үрийч таваас нь содоос шүрмэс мөөгөн хэлбэртэй тэрхий. Саруулын гар хөхийг нь зөөлхөн бацлаж товжийг нь хідэнтэй эмрэн байснаа доошосоор өдрийг нь нэлбэж эхлэв. Буруугаараа зөөлхөн дарлаж хэлүүгэн жижигнүүлэнгээ цээжиндээ шахан дэвэрч амьсгалаараа чих рүү гжигдсээр "Чүүн хэр үзэсгэлэнтэй юм аа. Маш их хүсэж байна" гэж амьсгаадан шивнэхэд совдаагийн ухаан санаа ахиад л мансууран бөхсөн бие нь халуун оргин өдрийн чихтэд ирэв. Саруулын булчинлаг цээжинд хушууганаа шимэн үнсээд "Өрөөнд орох уу? Хараа" хэмээн зориг муутайхан шивнэжээ. 11-р хэсэг төгсөв.